дагуулагч Эмир Төмөр гэдэг хүний одоо бунхан дээр нэрчсэн байна. Зөвхөн улсын Самарканд хотод байрлалдаг юм бунхан байдал юм байна. Одоо сая ирж дотор нь орж үзэж гарч ирлээ. За тэгээ Эмир Төмөр бол одоо Монгол угсааны одоо цагаатаа Алтан уурын цагаатаа хангуг одоо дагаж ирсэн. Цагаатаа улсад ирсэн харагчаар ноён гэх тэр ноёны бол одоо хүүхэд нь удам одоо тийм удмын тийм хүн байгаа. Тэгээ өөрийгөө бол Монгол хүн гэж үздэг байсан. Тэгээ одоо Оринахар гэдэг одоо энэ хавьд ажилласан юм ус байгуулад өөрөө яг Алтан уургийн хүн биш учраас одоо Өгөөдөө хааны удмын хүнийг одоо Махмуд гэдэг хүнийг эзэн хаанаар томлоод өөрөө бол одоо Эмир гэдэг одоо хааны дараа арах тийм уушаалтайгаар одоо тухайн улсаа эзэлж байсан. Тэгээд одоо маш олон маш том газар нутгийг эзэлсэн Догшин Төмөр гэдэг одоо бас түүхэнд байдаг. Тэгээд одоо маш олон улсыг эзэлсэн. Тэгээд тухайн цаг үедээ бол яг бас Монголын эзэнт гүрэлтэй холбогдох тийм одоо юутай төлөвлөгөө юмтай байсан шиг байгаа. Тэгээд ер нь бол тухайн Мин улсыг эзлэх гэж явж байгаад одоо Атраар хот хаана юм бэ? Одоо Иракт байдаг. Атраар хот гэдэг энд бол одоо ус орсон байгаа. 1405 онд ус орсон юм байна. За бонхны тайлбар. За энэ бонхныг одоо социализмын үед Үзбекистан улс дээр авсан зүйлд холбоотой улсын гөрөлтгөө улс байх үед бол төвөөс ирж энэ бонхныг нээсэн юм байлээ. 1941 оны 6 сарын 19-нд нээсэн. Тэгээд яг хоо түүхэнд бол хүмүүс Төмөр Эмирийн бонхныг 19-нд нэг 22-нд дэлхийн 2 дугаар даа гэсэн гэж ярьдаг бол. За энэ Самаркандын нэг хойчоо хот руу орж ирлээ. За энэ юуны байгууламж вэ? За байж. Энийг бонхон юм. Ходжоод өгнө гэдэг. Бонхон юм. Заач бонхон ч биш. Бүх албатуудтай надад шүлээсэн шүү. Энэ одоо математикч байсан гэж байна. Астронавт байсан гэж байна. Тэгээ дээрээс нь Самаркандын одоо захирагч байсан юм шиг байна. Улс төрийн бас нэлийн нөлөөтэй гар авсан юм шиг байна. Одоо орж байгаа гэсэн шүү. Тэгээ цаг тооны бичиг бол bijсэн. Одоо орон судлалын том байгууламж барьжсэн. Нөхөр байх гэдэг л да. Одоо энэгээрээ дурандаал гэсэн өдөр шингүүл. Энэгээрээ дурандаал тэгэл энэ хоёрын нөх хаан давхцчээ дэрэн дээр л нар сараа тоолол ажилладаг гэсэн байна. Одоо эдгээр чинь нарны тооллоор, сарны тооллоор. Сарны тооллоор. Монголчуу хоолтой юм байна. Бууз байна арай. Тэр жоохон баачаатай юм. За манай өчлөг гэж чинь мохбанк гэдэг л дээ. Яагаад вэ? Интгэхт заяа. Нэг тасган дээрээс ямар ч бараа орохоо болж гинэ хантай. Тэгээд тасганых нь нийлээд бөөнөрөө тэнгэрээс сургуу харуулж гинэ. Тэгээд тасганы бөөнөр хасан тэр дунд ганцхан хүн шүхрөө очсон гинэ хөө. Бусдад нь бараа орно гэж итгэхгүй байгаа байхгүй.